сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр монгол бичгийн үндсэн зурлагуудтайгаа танилццгаая. Үндсэн зурлагууд нь бүгд өөр ингэсэн оноос нэртэй бөгөөд эдгээр нь монголчуудын уламжлалт ахуй соёл сэтгэлгээтэй холбоотойгоор ийхүү нэрлсэн байдаг. Энэ бол титэм. Титэм нь хүний тэргүүний дээр өмсдөг өмсгөл зүйлттэй адилтхан нэрлсэн, тиймээс ямагт үгийн эхэнд орно. Нуруу нь монгол бичгийн үсгүүдийг хооронд нь холбох үүрэгтэй хамгийн чухал зурлах юм аа. Харин энэ бол шүд монгол бичигт хамгийн их хэрэглэгддэг зурлаг. Шилб, гэдэс, сүүл, нуруу, шүд, шилб, гэдэс, сүүл зэрэг зурлагууд нь мал амьтны бие эрхтнээр зүйрлэн нэрлсэн байна. Ном, орхиц буюу цацлага. Орхиц нь ямагт өмнөх үгнээсээ салангад бичигдэх бөгөөд үгийн хатагт орно. Ном орхиц зэрэг зурлагуудыг тухайн зүйлийн хэлбэр дүрстэй адилтхан нэрлэжээ. Эвэр, гэзэг, дусал, давхар, дусал. Ингээд монгол бичгийн үндсэн зурлагуудаа баттган дасгал ажиллацгаая. Дараах үндсэн зурлагуудыг махбодтой нь зөв харгалзуулаарай. Зөв хариултыг хамтдаа харцгаая. Эвэр, титэм, сүүл, гэдэс. Дараах зурлагуудыг нийлүүлж бичээрэй. Зөв хариултыг хамтдаа харцгаая. Титэм, шүд. Титэм, гэдэс. Титэм, гэдэс, шилб. Титэм, шилб, гэдэс, ном, орхиц. Ингээд өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн хичээлээр баяртай дахин уулзцаая.